Ганагийн сүгт давтай морил. Халуун итгэл зөвхөрсөн, хатан зүрх шархирсан, хардарсан жилүүдийг хамаг монголчууд бүү мардаг. Думбраа тамлан тарчлагчдын өчиг. Хянан найруулсан Дүнхэр жав. Улаанбаатар хот 1994 он. Хэлмэгдүүлэгчид гэрчилсэн нь. Хэлмэгдүүлэгчид гэгч нь дотоодыг хамгаалах газар дотоод явдлын яаманд завхарлын үед ажиллаж байхдаа хэрэгтнийг мөрдөн байцааж дарга нар сургагч нарынхаа үүрэг даалгаврыг шударга биелүүлж хэлс мэдүүлэг бичиж хэрэгтнийг элдвэр залхааж байгстыг хэлнэ. Өдөрт 60 хүний хэрэг шийдэнэ. Цогтын лувсан самдантай ярилцсан ярэ. Та дотоодыг хамгаалах газар дотоод явдлын яамны айланг салбарт хэдийд ажиллаж байсан бэ? 1924-өөс 28 он, 1935-аас 39 оны 6 дугаар сар хүртэл тус дотоодыг хамгаалах газар болон дотоод явдлын яаманд ажиллаж бичээчээс туслах, жинхэнэ төлөөлөгч, ангийн дарга зэрэг ажил хийж явсан юм. Түүний дотор 1935 оноос 39 оны 6 дугаар сар хүртэл эсэргүүцэн дагнах хилцийн лам нарын тасаг жинхэнэ төлөөлөгчөөр ажиллаж байв. Лам нарыг хэлмэгдүүлсэн явдлын талаар та ярьж өгнө үү? 1936-37 онд лам нарын бүртгэл гэж явагдсан бөгөөд 37 оны 8 дугаар сарын сүүлч гэхэд 1, 2, 3 дахь ажиллагааны лам нарын бүртгэл гэдгийг хийсэн байв. Энэ бол лам нарыг анги хэмээн үзэж устгах хэрэгтэй гэж маршал Човлсон, лувсан шарав нар яриа хийдэг байсантай холбоотой. Тэр үед лам нарыг хэл сэрэг тулгаж шийтгэгдэж байгааг ойлгож байсан боловч дээрээс ингэж шаардаад байсан болохоор ингэж л устгах хэрэгтэй байжээ гэж бодоод хөтөлсөн, чангаруулсан мэдүүлэг авч байсан үний юм. Зөвхөн Човлсон, лувсан шарав нарч биш, тасаг хэлцийн дарга нарч тэгж шаарддаг байв. Феодал лам нарыг өмгөөлж болохгүй. Тэгвэл та нарыг шоронд хийн буудна гэдэг байсан. Тасхийн дарга байсан Баярт сайхан, Баазар хаанд хаймчиг нар ингэж сүрдүүлдэг байв. 1937 онд гандан хүрээний толгой лам нарыг барих справка гаргасан. Үүнийг дотоод явдлын яамны сургагч Хичиков гаргуулж бариулж байсан юм. Тэр справк нь лам нар дайсан болохыг тодорхойлон олон сүмхийд олон хүнийг хамарсан материал байлаа. Байцаалт явуулахдаа нэг байцаагчид 10 хүн шилжүүлэн өгч 10 цагийн дотор багтаан хэргийг дуусгаж онц бүрэн ирэхэд комист өгөхөд бэлтгэх үүрэгтэй хатуу норомтой байсан юм. Энэ бол хамгийн бага хэмжээ байлаа. Зарим байцаагч хоногт 60 хүний хэрэг дуусгаж байсан. Манай лам нарын тасагт төлөөлөгч байсан банзрагч хөвсгөлд түр очиж ажиллахдаа өдөрт 60 хүний хэрэг дуусгаж байсныг сайн ажиллагаа гэж үзэж биднийг үлгэр авах хэрэгтэй гэж дарга нар ярьдаг байв. Лам нарыг бөөнөр барьдагаас шоронд багтахгүй түргэн шийдэх кампани явагдаж том тушаалтай олон шавтай гүрэм уншдаг нөлөөтэй цуурхалтай лам нарыг голдуу цаацлана. 7 хоногт 1-2 удаа лам хүмүүсийг аваачиж бууддаг байв. Нэг удаа явахдаа 2-3 машин 4 хүн авчивж буудана. Би бол өдөрт 3 сарын хүнийг мөрдөж дууссан бол хэргийг дарга нартаа өгч байна. Энэ явдал завхралтай явагдаж байгааг мэдж байсан. Тиймээс ч би 37-нд нөгөө манай ардчилсан хууль дүрм гэдэг маань юу болж байна гэж маршлийн нарийн бичгийн дарга Шомбонз Баточрт хэлж байсан юм. Гэтэл тэр дуугүй тэгж болохгүй гэж хариулсан юм. 1939 оны ихэр би маршал Човлсонд рапорт хүчиж байсан. Би тогтоол гүйцэтгэхэд явдаг л байсан. 1939 оны ихэр тасгийн дарга байгаад баривчлагдсан борын хаймчийг буудахад очсон. Тэр миний ижил эрхчлөөгүй болж хэл сэрэгт буудагдж байгаа хүмүүс эрхчлөөгөө олох болтугай гэж хэлж байсан юм. Арханга аймгийн дарга байсан буян тогтох яргачингууд гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг буудаж байна. Човлсон ч яргачин гэж хашгирч байсан юм даг. Маршлийн дөхөө
шарав авагтай лувсан юмтай ярилцсан нь. Та дотоод явдлын яамд ажиллаж байсан билүү? Тийм ээ. Би 1925 оны 5 дугаар сараас дотоодыг хамгаалах газар ирж 40 оны 7 дугаар сарын 30 хүртэл туслах жинхэнэ ахлах төлөөлөгч, тасгийн дарга, аймгийн хэлтсийн дарга зэрэг ажил хийж явсан. 1940 онд албан хариуцлага алдсан хэрэгтэй тусгай комиссоор 3 жилээр ял шийтгүүлж байлаа. Та нийтийн дайчилгаа эхэлж байхад чухам хаана ямар ажил эрхэлж байв? За би 1937 оны 9 дугаар сарын 10-нд нийтийн дайчилгаа эхлэхэд насан тогтох дарагта тусгай айлтас төлөөлөгч байв. Гэхдээ би муу учир Маршлийн лаборатори гэдэгт ажилтай байтал 9 дугаар сарын 10-нд нийтийн дайчилгаа эхлэхэд хүн хүрэхгүй байна гэж хэлтсийн дарга насан тогтох намайг татаж ирүүлэн тасгийн дарга Базархандын удирдлага дор ажилуулсан юм. Дайчилгаа хэрхэн явагдсан талаар ярина уу? За тэр үед дайчилж буй хүмүүст холбогдох материал гэж зүйл байхгүй. Зарим нэгд нь ганц нэг яриа өгүүлэл төдий зүйл байсан байх. Ер нь томхон тушаалтай хүмүүсийг дайчлахдаа Маршал Чавлсон өөрийнхөө өрөөнд дуудаад ирэхээр нь баривчилдаг байсан юм. Баривчлахдаа бид Маршлийн өрөөнд ороод сууж байдаг. Нөгөө баригдах хүмүүс орж ирээд Маршалтай ярьж байхад Маршал бидэнд ордер өгөх өгнө. Тэгээд бид дайчлах ордер өгч баривчлана. Дараа нь гэр орноор нь явж нэгжлэг үзлэгээ хийн. Эрүүлийг хамгаалах яамны сайд Понцог гэдэг хүнийг гэрт нь барьсан байх. Анхны үед байцаалт нилээд хийж байсан. Байцаа харгуул эхлээд түүхийг бичиж явна. Ямар хэрэг хийснийг асууна, хэлэхгүй бол тулгана. Нүүрэлдүүлэх буюу бусдын мэдүүлгээс хэлж тулгах, хүлээх хэргийн үндсийг чиглүүлж өгөх. Тун хүлээхгүй бол мэдүүлгийг зохиож бичээд гарын үсэг зурулж байсан юм. Хэрвээ төлөөлөгч бидэн дээр гарын үсэг зурхгүй бол тасаг хэлтсийн дарга дээр оруулаад өгөхөд гарын үсэг зурсан л байдаг. Шухам ямар аргаар гарын үсэг зурулж байсныг мэдэхгүй. Хэрэгтнийг байцаахтаа тэр хүнийг таних уу гэж баахан асууж байгаа л мэдүүлэгт нь эсэргүү хэргийн холбоотой гэж бичиж байсан юм. 1937 оны 10 дугаар сараас эхлэн баригдсан хүмүүс олон. Байцаагч нар хүрэхгүй хэрэг хүлээл гэж салахын түүс болдог байв. Иймээс хэлтсийн дарга насан тогтох биднийг цуглуулан яриа хийхдээ хэрвээ хэрэгтэн хэрэгээ хүлээхгүй бол 2-3 удаа байцаагаад хэлэхгүй бол урд хэрэг хүлээсэн хүнтэй нүүрэлдүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэгээд хүлээхгүй бол нүүрэлцэн үний мэдүүлгийн үндсэн дээр мэдүүлгийн зохиож бичиж гарын үсгийг зурулж байх хэрэгтэй гэж ярьдаг байв. Мөрдөн байцаалтанд ямар арга хэрэглэж байснаар тийхүү амархан хэрэг хүлээж мэдүүлэг гаргадаг байсан бэ? Мөрдөн байцаалт хууль зүгээс гадуур завхралтай явагдаж байснаас хэрэг хүлээх нь амархан байсан юм. Учир нь жижигвэрлэж хоолыг нь хасаж нойргоо суулгаж, байцаах, зодох, буу тулгаж сүрдүүлэх, касчорт 2-3 хоногоор хорж ядрааж мөрдөж байсан. Өндөр сандал суулгаж зовоох, чи хэлсэн жилээгүй чиний хэрэг чинь бэлэн болсон гэж тулгадаг байснаас үндэслээд хүмүүс худал мэдүүлэг гаргаж хэрэг хүлээдэг байсан юм. Тэрч байтугай тэр үед хэрэгтнийг байцаагаад хэрэг хүлээхгүй болохоор хэлтээс тасгийн даргад нарт илтгэхэд ялын төлөвлөж ирээ гэж нэр нь онгорхой машинаар зөксөн ялын төлөвлөгөөнүүдийг бидэнд өгч гаргадаг байсан. Энэ ёсоор нь биеийн байцаалтыг авч тэр онгорхой асуултуудыг таглаж ялын төлөвлөгөө болгож хэлтсийн даргад өгдөг байлаа. Хэрэгтэн гарын үсэг зурхгүй бол хүчээр эрхийн урууг нь хүртэл даруулж хэрэг хүлээсэн болгодог байсан юм. Зодох, жанжих, өндөр сандал цуулгах, касчар торих, хоол хасах зэрэг хууль бус аргыг тасгийн дарга Базарханд, хэлтсийн дарга насан тогтох нараас эхлэн ийм аргыг хэрэглэж байсан. Тэгэхээр доод хүмүүс нь ийм муухай аргыг хэрэглэхэд түлхэц болдог юм. Хатуу ширүүн байсны нэг жишээ хэлэхэд бидний сайн мэдих эрхэлсэн ажилгүй 40 насны гомбгэгч хүнийг хорж эсэргүү гэж байцааж угаад юм хэлэхгүй болохоор нь тасгийн дарга Базарханд буугаар цохиж толгойг нь хаг зөгснөөс тэр гомб маргааш нь шоронд үгсэн юм. Өөр танд онцлог санагдаж үлдсэн ямар үйл явдлууд байна вэ? За би 1937 оны 8 дугаар сарын ихээр бүдүүн үлзийг зах дээрээс барьж ирсэн юм. Учир нь түүнийг баривчлах гэсэн хүн олдохгүй байснаас тусгай альцын дарга насан тогтох чи танихаараа олж ирээ гэж намайг явуулж байсан. Ордерч байхгүй учир Маршал дуудаж байна гэж дагуулад ирсэн юм. Лувсан юм би 1921 онд цэрэг дэрэгтээ үлзийдийн командын дор их бөөний салаанд байсан. Тэр үеэс эхлэн 25 он хүртэл үлзийн удирдлагад ажиллаж байв. Үлзий бол томоотоо зам байдлаар төлөв, хүн яриад байвал яриад байна, хүн дуурахгүй бол дуугардаггүй тийм л хүн байсан.
31 онд намайг өмнө говийн хязгаар төлөөлөгч байхад бараг үлзий гадаадад гарч уртын дунд гүн зүүн гүний нутагт буюу Япон зэргийн хүчийг тагнахаар явж байсан юм. 32 онд өмнө говоос оргож гарсан Дэлэв самба хаалаг намнан нарыг тагнахаар үлзий гадаадад гарч 2 ч дахин явж байсан. Тэр нь ямар үр дүнтэй байсныг мэдэхгүй. Тэр үед өмнө говийн комендатор хэлцийн дарга байсан хас очроос бичгтээ ирж гарч байсан юм. Бодвол төвөөс явуулж байсан байх. 1939 онд очир пүрв Дива арагчаа төв бид нар цөм нийлж мөрдөн байцаалт завхралтаа явагдаж хэлсээр ял тулгаж шийтгүүлж байгаа явдлыг эсэргүүцэж газрын даргаар дамжуулан улсын прокурорт өргөдөл рапорт бичсэн юм. Гэтэл Бядны тэр рапортыг прокурорт өгөөгүй, харин бүлэглэн эсэргүүцэв гэдэг асуудал толбогдсон юм. Үүнд төв баригдаж 10 жилээр шийтгүүлсэн. Очир пүрв 10 жилээр, Дива арагчаа 10 жилээр, би 3 жилээр шийтгүүлсэн юм шүү. Бидний бичсэн рапорт яасныг мэдэхгүй. Бөөгнөрч ярилцаад бичхийгээ тус-тусдаа бичсэн юм. Халуун итгэл зөвхөрсөн, хатан зүрх шархирсан, хардарсан жилүүдийг хамаг монголчууд бүү мардаг. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нөгөө хонхыг дарж идэвхжүүлээрэй.